гадаад иргэн сайдаас гадаад иргэн сайдаас бас асуумар санагдаад байна. Энэ гэрээ хэлцлүүд яг хизээ эхэлсэн, хин хаана очиж яриа хэлцэл хийсэн, ямар бичиг баримтаар тэр нь баталгаажсан, тэгэд ямар нөхцлүүд тусгагдсан ингээд огноотой сонсомоор байгаа байхгүй юу? Түрүүчийн онгоцны төрштэй холбоотой гэхэд л нууцын зэрэг авсан юм уу, ямар ч ил биш урьдчилсан тийм яриа хэлцэл бичиг баримтууд байгаа гэдэг. Үнэхээр тийм баримтчууд байгаа бол тэрийг нь бас улсын хурал дээр авч үзэх хэрэг байна. Эдийн засгийн сайд бас хэлэх юм уу? Хизээ эхэлсэн, ямар зорилгоор эхэлсэн, улс төрийн хэлцэл гадаад харилцааны агуулгатад хаана явсан, эдийн засгийн агуулгатад хаана явсан, хэн хийсэн, эхний ярилцлуудыг энэ тоонуудыг сонсчмоор байна. Асуулт нь. Хариулт нь өнөөдөр ярьж байгаа олон зүйлүүд бол хэд хэдийн засгүйгээр л худлаа шүү гэдгийг бас сануулж хэлмээр байна. Бизнес тэр Японы гэрээлцэлтэй холбоотой ч тэр гээд улсын хурал дээр яригдж байгаа хэд хэдийн яриан дээр зүгээр худлаа сонсоогүй бол бизнес эрхлэгчтэй буруутгасан үнгээ өстэй хэд хэдэн тайлбар явуучих шиг болсон. Бизнесийн орчин чи ийм дарамт шахалт нь өндөр, татвар нь өндөр, зөвшөөрөл нь хэцүү, зүгээр бизнес хийж болдоггүй, жоохон ашиг олоод мөрөөдлөө биелүүлээд юм босоод ирэхээр хууль ёсны байгууллага нь орж ирээд улс төрийн захиа даалгавраар энэ тэндээс нь чангаад хавчаад байдаг. Уршаа алхахаар хууль, тогтоомж, төрийн захиргааны байгууллагуудын маш олон зүйл нь ойлгомжгүй болгоно нь яг хав шиг асуудалд оруулдаг. Тэгээд засгийн газар нь хуулиас гадуур дураараа бүгдийг өөрчилдөг. Та бүхэн санаж байгаа шүү дээ. Махны гадшаа борлуулах бизнесийг нээгээд аштайхан бизнес эрхлэгчид төлөвлөө зээл аваад үйлдвэр бариад яг гардгийн даваан дээр зүгээр л засгийн газар нэг өглөө мах гарахгүй гэж хорчиж байгаа байхгүй. Тийм шийдвэр гаргав. Зарласан шүү дээ. Шийдвэр. Зарласан шүү дээ. Зарласан. Гэх мэтлэн ингээд зүгээр л өглөө босоод гинт сэрээд өөрсдийнхөө дураар бизнесийн төлөвлөлтийг өөрчилж болдог ийм орчинтой байгаа үед зах зээл нээгээд бизнес эрхлэгчдэд шинэ боломж гэхээсээ илүүтэйгээр шинэ өрсөлдөөн орж ирээд тэгэл дарамтлал болно шүү. Энэ бизнесийн орчноос сайжруулах алхмуудаа нээн даруй хийхгүй бол шинэ зах зээл гэж ярьж байгаа боловч энэ нь шинэ өрсөлдөөн, шинэ одоо гадны дэд бүтц нь хөгжчихсөн, ямар нэгэн байдлаар том масс үйлдвэрлэл явуулдаг болчихсон, тэр хэсэгтээ илүү даваа байдал олох боломжтой тийм зүйл шүү гэж хэлхий хүсэж байна. Би тэр цаг хугацааны хуваарийг нь би сонсчмоор санагдаад байна. Эзэнтэй. Ер нь бол Тэмүүжин гүшүүнтэй хойноос нь хариулъя. Санал нэг байна. Бид бол эдийн засгийн одоо орчноо цэвэрлэж өрсөлдөх боломжийг нэмэгдүүлж жоохон эрүүл болгохгүй бол ийм хэлэлцээрүүд бас амлахгүй байна. Одоо тэр тийм учраас бол энэ эдийн засгийн илүү эрүүл сарвал болох хэрэгтэй, илүү бизнесийн чөлөөтэй болох ёстой. Хөрөнгө оруулалт ядаж орж ирэхэд саадгүй болдог. Мэтлэн бидэнд хийх ажил их байна. Бид гэрийн даалгавраа хийх учиртай. Ерөн зүгээр энэ Евразийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцээрийн тухайд бол 250 бичиг баримтыг батлахад энд оруулсан юм лээ. Хөрш орнуудтайгаа хөрш орнуудынхаа эдийн засгийн интеграцид орно гэдгийг. Энийхээ дагуу эхний шат нь бол 2021-ээс 2030 оны хооронд Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулнаа гэд ингээд орцсон. Тэгээ 30 он бол одоо ойрхон ирсэн байгаа. Би одоо энэ хэлэлцээр байгуулагдаад 26 он болчихно. Тэгэхээр 6 жил ажиллаж байгаа гэж ойлгох хэрэгтэй. 2020 оны 9 сард чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах судлах хамтарсан судалгааны ажлын хэсэг байгуулагдсан. 2020 оны 9 сард. 2021 онд бүх бараан дээр хийгдэх эсвэл бүх бараагаа тэгэлсэн тохиолдолд Монголд ашиггүй гэдэг судалгаа гарсан.
22 оны 11 сарын 24-нд Шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайд Хүрлбаатар Орос Монголын засгийн газар хоорондын комиссийн хуралдааны үеэр асуудлыг тавьсан. Хилцээр байгуулах асуудлыг тавьсан. 2023 оны 9 сарын 21-нд Оросын холбооны улсын Владивосток хотноо зохион байгуулагдсан дурны эдийн засгийн чуулга уулзалтын үеэр засгийн газрын орлогч дарга Оверчук дангаараа Оросын холбооны улс одоо татвараа тэглэх боломжгүй. Тийм учраас бол Евразийн эдийн засгийн холбоотой чөлөө худалдааны хилцээр байгуулъя гэдэг ийм саналыг тавьсан. Энийний дагуу 2024 оны 1 сарын 28-нд анх дугаар зөвлөлтөг уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулсан. Евразийн эдийн засгийн холбооны комиссийн хариуцсан сайд нар дарга нар Монголд ирж 24 оны 1 сарын 28-нд анхны хурлыг хийсэн. Хоёрдугаар хурлыг 2024 оны 3 сарын 13-нд эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд төвдөнд оржоор ахлуулсан ажлын хэсэг очиж хуралдааныг зохион байгуулсан байдаг. Ингэж явж байгаад 2024 оны 7 сарын 2-нд эхний шатны хилцээрийг байгуулсан. Тэгээ бид бол үндсэндээ Монголын одоо дотоодынхоо үйлдвэрлэлийг үнэхээр хамгаалах шаардлага байна гэдэг зүйлийг манай худалдаа аж үйлдвэрийн танхим холбоодууд мөн одоо хүнс хөдөөж ахуйн яам санаачлаг гаргаад асуудлаа дэвшүүлсэн. Яг энэ асуудлын хүрээнд их хурлын гишүүд санал гаргасан. Энэ саналын хүрээнд бол бид дараагийн хилцээр дээрээ 23 нэр төрлийн барааг энэ тарифын хөнгөлөлт чөлөөлтөөс хасъя гэдэг саналыг дэвшүүлсэн. Энэ санал бол бидний одоо хүсчээсэн хэмжээнд 100% шийдэгдээгүй ч гэсэн түрүүн инквайр сайд танилцуулсан гол дотоодын үйлдвэрлэлээ бол хамгаалах хэмжээний хилцээрийг бид хийж дуусгаад миний бие 2025 оны 3 сарын 20-нд одоо Евраз дээр өөрөө очсон. Өөрөө урьдчилсан байдлаар бол гарын үсэг зураад ирсэн ийм зүйл байна. Нэг ташаа мэдээлэл явчлаа. Махан дээр ямар нэгэн хязгаарлалт хийсэн зүйл байхгүй байгаа. Харин махны экспортыг бүх талаар урамшуулж байгаа. Тавьжсэн квот болон бүх хязгаарлалт чөлөөлөгдсөн. 24 оны гүйцэтгэлээр 300 гаруй сая долларын мах экспорт нь гарсан. За махны зах зээлийг бид нэр олон толгуурт болох бодлого явуулж байгаа. Жишээлбэл Яманы мах зүүн Умдааз, Вьетнам тулгуурласан зүүн Умдаазын зах зээл, хоньны махыг Арабын орнууд, ойролт оронтой орнууд, Төв Азийн орнууд хоёр хөршиг гэх мэтийн одоо зах зээлийг бүх талаар дэмжиж идэвхжүүлж байгаа. За мал мах бэлдсэн, гэрээ хийсэн бүх аж ахуй нэгжүүд чөлөөтэй хязгаарлалтгүйгээр экспорт хийж байгаа. За та сар шинийн өмнө зарим газар мах авч нөөцлөх зохиомжтой үн өсгөх юм оролдлого гарсан. Энийг зохицуулах үүднээс бид экспорт нь гарч ирсэн үйлдвэрүүдтэйгээ яриад өргөдсөн худалдаа нийлүүлэлтийг дотооддоо идэвхжүүлсэн. За өнөөдрийн байдлаар инфляц бага байгаад хамгийн их нөлөөлсөн бол махны үнийн уналт буюу махны одоо хүрэлцээ нийлүүл доктортой байгаа нь бас эндэгт эргээр нөлөөлж байгаа. Тэгэхээр бид бол махаа ер нь цаашид ер нь нэлээд том экспортын гол бүтээгдэхүүн болох болцоотой 300 сая доллар хүрэж байна. Энийг өөрөө эрхчлэхэд бид нар 500 сая долларт хүрэх болцоотой. Ноолуур дээр 404 сая долларын экспорт хийгдсэн. Энийг одоо энэ техникийн зохицуулалт буюу самссан хэлбэрт бид нар эрх сүлжих чадвараа сайжруулах юм бол энэ ойрын хугацаанд багаар утгад 600-аас 800 сая доллар руу экспортын чадвар нэмэгдэх юм тооцоо гарч байгаа. Тэгэхээр энэ гэрээ хэлцэрс манай мал аж ахуй махан бүтээгдэхүүн, ар ширэн бүтээгдэхүүн, ноос ноолурын бүтээгдэхүүн маш одоо юм таатай байдал үүснэ гэдгийг бол ойлгоорой. Түрүү хэллээ төөрцөн мэдээлэл, буруу мэдээлэл өгчих шиг боллоо гэд. Би ч одоо жинхэнэ гişүн нэг телевизээр гадагшаага махархыг хорилоо гэж хэлхийг хоёр цэлгэрээр хараад суусан хүн шүү дээ. Тэгэд засгийн газар эрхэлсэн сайд нь өөрөө ингээд одоо шийдвэрээ одоо яаж гарсан тусдаа олон нийтэд зарлахаараа ингээд өөр юм яриад тэр нь хотлоо байсан байдаг гэдэг ийм арга барилаар ажилдаг л байгаад ах юм бол хөрөнгө оруулалт угаасаа орж ирэхгүй. Хувийн бизнес эрхлэгч чинь төөрөлдсөн байдал байнга орно. Дээр нь энэ үл ойлгоцсон байдал чинь дахиад өрсөлдөөнд дандаа сул тал болж хувирна.
Тэгэхээр нөгөө зах зээлийг нээж гэн өөр өрсөлдөгчийг оруулж ирж гэн гэж л байгаа л бол засгийн газар ядж л үнэн хэлэх зарчимтай байх, гаргасан шийдвэр дээр тодорхой үндэслэлтэй зогсох гэмчлэн ийм алхмуудаа хийхгүй бол энэ ярьж байгаа гой зүйлүүд чинь 3 жилийн дараа бол уруугаар зогсож магадгүй шүү. Би ийм л үг хэлэх гэж байгаа. Ер нь маш их болгоомжтой, маш их сэрэмжилсэн өнгө айстай олон нийт харж байгаа. Энэ сэрэмжилсэн болгоомжилсан зүйлийг бодит байдал болгоо 3 жилийн дараа уулзахгүй тулд засгийн газар түрүүний хэлсэн энэ бизнесийн орчноо сайжруул, хууль тогтоомжоо ойлгомжтой болго, энэ төрийн дарамтаа зогсоо, дээр нь хөрөнгө оруулалтын боломжийг боломжоор нээ. Энэ алхмаа хийхгүй бол энэ сөрөг болно шүү. Засгийн газарт баг өнөөдөр зогсож байгаас чинь илүү дахиад 200 дахин хувь ажил бий болж эхэлж байгаа л гэж үг. Би энэ үгийг л хэлэх гэж. Гадны хөрөнгө оруулалт одоо бол энэ өндөр тарифын үл ойлголцлын энэ цаг үед бол манайх руу ирэх бололцоо бол байна. Мөнгө бол их үнэтэй байна. Тэгэхээр бид яах ёстой вэ гэхээр түрүүн Тэмүүжин гишүүн хэлжсэн тэр орчноо зөв болгоод өгөөч гэдэг асуудал байна. Тэгээ энэ дээр одоо засгийн газар яг төлөвлөсөн ажлуудаа цаг хугацаанд нь хийж чадах юм бол бид гадны хөрөнгө оруулалт орж ирээд энд үйлдвэрлэл эрхэлсэн бараагаа танил зах зээл рүүгээ худалдах гэдэг энэ одоо циклийг бид нэр хийх бололцоо бол нэгдүгээрт байгаа. Тэгэхээр засгийн газар хэр сайн ажиллах уу гэдгээс их юм хамаарна. Шулуухан хэлээ. Хоёрдугаарт бэлтгэн нийлүүлэлтийн сайн сүлжээ хэрэгтэй. Платформ нь алдаатай байна, ажиллахгүй байна, дутуу байна. Тийм учраас бол манай хүнс хөдөлж ахуйн яам санаачилгаа аваад тэгээ зам тээвэр болоод бусад бид бүхэн таллаас нь тусалж дэмжиж үндэсний хэмжээний одоо ханган нийлүүлэх тогтолцоо руу анхаарах хэрэгтэй. Тэр нь төр өөрөө хий гэсэн үг ерөөсөө биш. Тэр ажил хийдэг логистик, тэр тээврийн асуудал хийдэг хуучин бол change гэж нэрлэгдэжсэн улсуудын энэ орон зай бол маш их хүмэгдсэн байна. Энэ орон зайн дээр хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулалтыг бид нар төлөхөд дэмжиж гэж байгаа. Харилцан хөрөнгө оруулалтаар тусалцъя, хамтрая гэж байгаа. Ингээд дараагийн шатны үйлдвэрлэл дээр ч ялгаа байхгүй бид нар хөрөнгө оруулалт хийгээд явах хэрэгтэй. Ингэжээж нэгдсэн нийлүүлэлтийн тогтолцоо бий болчих юм бол зөвхөн махаар тогтохгүй бид нар сүү болоод дайвар бүтээгдэхүүн дээр ноос, ноолуур, арс шир ялангуяа энэ хаягдаад байгаа бараануудаа бид нар жоохон ч гэсэн үнэлгээтэй болгож чадвал хөдөөд амьдрал сэргэнэ. Тэр 450 мянган хүний амьдрал сэргэхээр аандаа Монголын эдийн засаг арай өөр болно гэдэг ийм л ойлголт байгаа учраас бид нар энэ гэрээ цаг үе олсон байна. Өнөөдөр хийж амжихгүй бол магадгүй ирээдүйд хийхэд их төвөгтэй болж эхлэх тийм нюанстай цаг үе байна шүү гэдгийг би бас гişүүдээ ойлгуулахыг уг нь хичээгээд л байгаа юм. Бид бол их олон зүйлээс айж бэрхшээж их олон юмыг хойшлуулж исэн. Хойшлох тусмаа үнэтэй болдог эдийн билэлд. Эгийн голыг цагтаа хийсэн бол бид ямар их хожил авах байсан. 5-7-ог цагт нь хийсэн бол бид ямар их хожил авах байсан. Төмөр замаа цаг хугацаанд нь тавьсан бол бид ямар урагшаа явах байсан. Айгүй олон болгоомжлол, маш олон ухаантай санаанууд гараад асуудлыг хойш нь тавьчихдаг. Хойш нь тавьснаар ерөөсөө асуудал шийдэгддэггүй, улам хүнд болдог. Нөхцөл нь улам хүнд болдог. Ийм л зүйл байдсан мэлээ. Тэгэхээр өнөөдөр гишүүд минь одоо бидний энэ оруулж байгаа хэлцээрийг дэмжиж Монгол төрийнхөө үйл хэрэгт дэм болороо гэж та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсэж байгаа шүү.